Энэ бол unboxing бичлэг. Тэгээд миний өөртөө хэрхэн хөрөнгө оруулсныг харцгаая. Энэ бол Apple MacBook Pro өчигдөр авсан. За тэгээд хичээл маань үндсэн магистрийн хичээл маань эхлээд эхний семестрт бол одоо яг 2 дахь семестр эхэлж байгаа. Тэгээд дипломын ажил бичих, за тэгээд янз бүрийн бас програмууд дээр ажиллах шаардлагуудыг хэлсэн. Тийм болохоор одоо яалчгүй өөртөө компьютер авахаас өөр аргагүй боллоо. Нөхөр бас хичээлд магистрийнхаа ингээд ороод явж байгаад баяр хүргэе. Тэгээд ингээд MacBook аваад авлаа. I'm so happy. Тэгээд unboxing хийцгээе. Yay! Oh my god. Ta-da! Nachschlag. Aber okay. Zwei. Wow. Wow. Okay. Sehr angeht. Бүр амар дөнгөж худалдаанд гараад долооч хоног үйжиж дэлгүүр дээр ирэх юмд нь бүр ингээд бараг зарагдаад дууссан. Өмнүүдийн сонголт нь бүр байхгүй болсон. Гэхдээ энэ MacBook Pro бол яг уу сайн нё гараад тэгээд энэ M5 чигтэй MacBook Pro болохоор хоёр өмнгийн сонголт байсан. Silver, Black гэдэг. Тэгээд би Silver-ийн авах, Black-ийн авах гэж бодож. Тэгээд цаасаа Black-ийн авъя гэсэн чинь уусаа Black л үлдсэн байсан. Silver нь дууссан байсан. За тэгээд яа баймээ. Then complete casting band. Wow. Look at this. Би хараач гоё юм. Харан өндөхтэй гоё юм байна ялчгүй. За тэгээд энэ болохоор арай бодох юм бол Sense-тэй тэгээд бас оролтууд нэг шууд SD card энэ ингээд уншин, HDMI шууд уншин. Ер нь болохоор нөгөө нэг оролтууд нь аягүй зөвхөн ийм хоёрхан л ийм оролттой юм лээ. Тэгээд энэ чинь болохоор 14 инч. Өмнөх нөгөө нэг Pro-нууд чи 13.1 хэдлээ инчтэй байсан. Энэ болохоор шинээр ийм 14 инч, 16 инч гэсэн хоёр сонголттой гарч ирж байсан. Окей. Асаач үзье. Oh, шууд авсан. My god. Yo, I'm happy na be. 감사합니다. Hello. 그네. Continue. 자, 너 хэлий болохоор English дээр хаа. За, English болох чи дараа нь болгоод би нэг ба солонгос болгоё гэж бодож байна. Okay. Welcome. Энэ дөрөвтэй байна. Миний шинэ өөртөө хөрөнгө оруулалт болох MacBook Pro unboxing хийсэн баярлалаа. Тэгээд би гоё in case ингээд шилийн наалт энэ төр цагсан байгаа. Тэднийг ирэхээр нь гоё setup хийгээд тэгээд энэ бичлэгийнхаа төгсгөлд орно.